Минасан коничва. За ингээд өнөөдөр болохоор N2 төвшний дүрм цуврал 8 буюу N2 төвшний хамгийн сүүлийн хэсэг ороход бэлэн болоод байна. Ингээд хэдүүлээ шууд эхэлцгээе. Өнөөдрийн хамгийн ихний дүрм болохоор яра. Отгон болохоор яна доо. За ойлгомжтой тийм ээ. Аливаа зүйлийг тооцоход ашиглана гэсэн байна. Тайлбар болохоор Ироирате тайхинда фумангару тою котоны цукавареru котогой. Тэгэхээр энэ тооцохын яра гэдэг хэллэг нь болохоор ямар аливаа нэг зүйлүүдийн хэцүү зүйл тохиолдоод ч юм уу те. Ер нь одоо энэ болж байгаа үйл явдал сэтгэл дундуур байна гэж гисэн одоо нюансыг илэрхийлэх тохиолдол их байдаг гэсэн байна. За хэдүүлээ жишээ хэлбэрлэг орцгоё. Эхний жишээ хэлбэр 大事に育てた娘が結婚することになって嬉しいやら寂しいやら複雑な気持ちだ。大事に育てた娘が結婚することになって嬉しいやら寂しいやら複雑な気持ちだ. Хайрлан хамгаалж өсгсөн охин үр минь хүнтэй суугаар боллоо, гэрлэхэр боллоо. Их баяртай байна. Бас нөгөө талаараа их гонигтай байна. Фукузацуна кимочида. Ер нь яг ийм гэхээр, тийм аргагүй нэг тийм ойлгомжгүй одоо сэтгэл зүйн байдал үүсчихэд байна гэж орчуулж болохоор байна. Сайкин бинкё яра, байто яра де майничи исогаши. Сайкин бинкё яра, байто яра де майничи исогаши. Сүүлийн үед тэгэл хичээл ном гэх мэтлэн дээрээс нь цагийн ажил гэх мэтлэнтэй. Ер нь иймэрхүү маягтай. Ер нь өдөр болгон л их завгүй өнгөрч ин дөө. Жоо фумана кимочи орсон гэдэг байгаа ш тийм ээ. За ингээд 2 дугаар дүрмд орцгоё. Yo toshiteru гэсэн байна. Утгын хувьд болохоор мосугу сүрү, мамонаку сүрү гэсэн байна тийм ээ. Моноготога хажимару, аруйба овару чокузен о аравасу гэсэн байна. За тэгээ ямар нэг зүйл яг үгтэй эхлэхийн яг өмнөхөн эсвэл дуусахын өмнөхөн орчуулж болохоор байна. За энэ дээр анхаарах зүйл хэм бол яг одоо юун дээр энэ дүрм болохоор яг нь ярьж байгаа нь болохоор ваташива гэж тийм ээ ашиглаж болохгүй нэ. Жишээ хэлбэр. Мада кампай шитеないのにジョンさんはお酒を飲もうとしてた. Мада кампай шитеないのにジョンさんはお酒を飲もうとしてた. Ингээд тулаагүй байхад кампай гэж хэлээгүй байхад ч тийм ээ. Джонс уух уучих галах юм а гэж. Иманимо шиайга хажимаро то шите та. Иманимо шиайга хажимаро то шите та. Юу юуг тэмцэн эхлэх гэжсэн. Дүрм мурав yo mono nara. Утга нь болохоор моши но ёна кото штара гэсэн юм тийм ээ. Тэгэхээр хэрвээ тийм зүйл болвол хэрвээ ингүүл гэж орчуулж болохоор байна. Тайлбар өгөх юм бол мангачи но ёна кото штара тайхина котого окоро тою кото аравасу. Хэрвээ ийм зүйл болох юм бол тийм ээ. Үр дүн нь болохоор жоон таагүй, жоон хэцүү зүйл болох хаа гэсэн нюансыг илэрхийлж байгаа юм байна. Жишээ өгүүлбэр. Коно сенсей no jugyo de shukudai o wasureyou mono nara dore dake shikarareru ka wakaranai. Kono sensei no jugyo de shukudai o wasureyou mono nara dore dake shikarareru ka wakaranai. Энэ багшийн хичээл дээр даалгавар хэрвээ мартчих юм бол даалгавар хийхээ мартчих юм бол ямар их одоо загнуулахыг таашгүй. Хичнээн загнуулахыг мэдэхгүй байна гэж. Каножо тоно кинен би о васуреёу моно нара 1週間は口を聞いてもらえないだろう. Каножо тоно кинен би о васуреёу моно нара 1週間は口を聞いてもらえないだろう. гэсэн байна тийм ээ. За найз охин
охинтойгоо одоо өрхөж эхэлсэн ч юм уу тийм ээ. Одоо тэр ойн өдрөө хэрвээ мартах юм бол за 7 хоног лав надтай юм ярихгүй байхаа та гэж тийм ээ. Үерхлийн ойн баяр ойн өдрөө хэрвээ мартчих юм бол за 7 хоног лав надтай юм дуурахгүй байхаа та гэж. Дамедаё, васрэч дамедаё. За 4 о 케이크니 эсвэл о 케이크 тоштэй. о 케이크니 о 케이크 тоштэй. Утга нь о 이 기회다と考えてоきっかけにしてгэсэн үг. Тэгэхээр зэрэггүй энэ боломжийг ашиглаад үүнийг далимдуулаад гэж орчуулж болохоор байна. Тайлбар болохоор文の後ろにはプラスの意味の言葉が来ることが多いですので、文の後ろにはプラスの意味の言葉が来ることが多い. За энэ 케이크니 гэдэг дүрмийн араас аралт нь орж байгаа үг болохоор ихэвчлэн эерэг утгатай одоо тийм өгүүлбэр утга орох нь олонтой байдаг гэж байна. Жишээ өгүүлбэр. 転職を契機に次の会社では自分らしく働こうと決意した。転職を契機に次の会社では自分らしく働こうと決意した. За одоо ажлаа сольж байгаа энэ боломжийг ашиглаад тийм ээ дараагийн компани хайж байгаа боломжийг ашиглаад шинэ компанид яг өөрийнхоороо ингээд гоё чөлөөтэй ажиллая гэж бодож байна гэж юу н шийдсэн. 入院を契機に今後はできるだけ毎日運動しようと思った。入院を契機に今後はできるだけ毎日運動しようと思った. За энэ одоо одоо эмнэлэгт ингээд хэвтэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ юг одоо боломжийг ашиглаад гэх юм уу. Ер нь бол цаашдаа ингээд чадвал өдрөл дасгал өдрөө хий гэж бодож байгаа. Тэгээ ньюин сүр эмнэлэгт хэвтсэн бол нэг бодлоо үү те. Одоо өөрийгөө эмчлэх, бие амраах боломж. Тэгээд дээрэс нь энэ боломжийг завшаан ашиглаад цаашдаа жоо идэвхтэй амьдрья гэсэн шийдэл төрсөн байна тийм ээ. 4-5 руу орцгоё. о 타요리니 시대. Утга нь о таскэни гэсэн юм тийм ээ. о таскэни. Тэр үүний ачаар, үүний нүмер нөлгөөр гэж орчуулж болохоор байна. Жишээ өгүүлбэр アルバイトの収入を頼りに生活をしている留学生が結構多いようだ. アルバイトの収入を頼りに生活をしている留学生が結構多いようだ. За цагийн ажил хийж олсон орлогоороо тийм ээ. Орлогын ачаар одоо амьдралаа залгуулж байгаа гадаад ноётнууд зөндөө их байх шиг байна лээ. Google Map を頼りに宿泊予定のホテルへ行った. Google Map を頼りに宿泊予定のホテルへ行った. За Google Map-ийн ачаар очиж хонох зочдууд руугаа явсан, очисон. 4-6 руу орцгоё. о問わず. Утга нь болохоор ни канкэнаку мондай ни шинай гэсэн үг. Тэгэхээр ямар нэг зүйл ингээ хамааралгүй. Энэ бол асуудалгүй гэж орчуулж болохоор байна. За энэ товаасуудтай гэдэг дүрмтэй хамт ашигладаг их өгнүүд бас байдаг юм байна тийм ээ. Тогтцоо өгнүүд. Жишээлбэл кейкинг буюу туршлага, нингрэй буюу нас, сэбицү буюу хүйс, гакуреки буюу одоо сурсан төв, сурлагын төвх, коксеки буюу улс орны харьяал, тинко буюу цаг агаар гэх мэтлэн байдаг юм байна. За өөр бас байгаа юм байна. Жишээ өгүүлбэрлөө орцгоё. こちらのイベントには男女問わず参加いただけます. こちらのイベントには男女問わず参加いただけます. Энэ ивентэд эрэгтэй эмэгтэй хамаарахгүй буюу хүйс хамаарахгүйгээр оролцох боломжтой. 音楽はジャンルを問わず何でも聴きますよ.
音楽はジャンルを問わず何でも聴きますよ. За ер нь л хөгжмийн тал дээр бол за жанрыг хамаарахгүй ер нь л тэгээд ямар ч хөгжим байсан сонсчт юм дөө. 47 を除いてを除きを除けば. Утгын хувьдを例外として以外гэсэн мэт тийм ээ. グループの中から一部を除外することを表す. За тэгэхээр зэрэг оноосоо тэгэхээр зэрэг үүнээс гадна үүнийг үлдээгээд гэж орчуулж болохоор байна. Жишээ хэлбэр 月曜日を除けば予定は空いてます. 月曜日を除けば予定は空いてます. За нэгд өдрөөс бусд өдөр бол би завтай. 授業開始5分前なのに、教室には私を除いてまだ2人しかいません. 授業開始5分前なのに教室には私を除いてまだ2人しかいません. Хичээл эхлэхэд 5 минуттай байхад ангид надаас гадна 2 хүн байсан. 48 л орцгоё. О хажиме. Утга нь о дай чинь гэсэнтэй. Тэгэхээр зэрэггүй үүнээс эхлээд ер нь альва зүйлийг одоо төлөөлжлэгтэй ашиглаж болох нь байна. Жишээ өгүүлбэр 日本には英語をはじめフランス語、ドイツ語などから来た外来語がたくさんある. 日本には英語をはじめフランス語、ドイツ語などから来た外来語がたくさんある. За Японд бол англи хэлнээс эхлээд англи хэлнээс ахуулаад Франц хэл, Герман гэх мэт орнуудаас орж ирсэн харь өгнүүд их байдаг. Дараагийн өгүүлбэр 今年はマレーシアをはじめ東南アジアの各国を旅行したいと思っている. 今年はマレーシアをはじめ東南アジアの各国を旅行したいと思っている. Энэ жил Малайзаас эхлээд Зүүн Азийн олон орнуудаар аялаж бодож байгаа. За 49 о мигүттэй. Утга нь болохоор ни цүйтэй гэсэн мэт юм ээ. Ни цүйтэй. За жишээ хэлбэл орцгоё. このドラマは一人の女性をめぐって4人の男性が争うストーリーです. このドラマは一人の女性をめぐって4人の男性が争うストーリーです. Энэ кино бол нэг эмэгтэй төлөө тийм ээ. Нэг эмэгтэйг тойроод одоо 4 эрэгтэй, 4 залуу энэ эмэгтэйн төлөө өрсөлдөж байгаа одоо тийм түүхийг өгүүлсэн кино юм аа. 残り一つしかないアイスクリームをめぐって息子たちが喧嘩してる. 残り一つしかないアイスクリームをめぐって息子たちが喧嘩してる. Ганцхан ширхэг үлдээд исэн зарим дээр хүүхдүүд маань алалцж байна. Хоорондоо маргалж байна гэсэн утгатай өгүүлбэр тийм ээ. За ингээд өнөөдрийн хамгийн сүүлийн дүрм но да кара, ин да кара, но да кара, ин да кара. Утга нь нано дэ буюу учир шалтгаан заасан байна тийм ээ. За жишээ өгүүлбэр уншаа. B さんどこ行くの? あと5分で発車だよ. ちょっとおにぎり買ってくる. もうすぐ発車するんだから我慢してよ. B さんどこ行くの? あと5分で発車だよ. ちょっとおにぎり買ってくる. もうすぐ発車するんだから我慢してよ. гэсэн яриа тийм ээ. Орчуулах юм бол B さんхайчих нь вэ? 5 минут дараа хөтлөө штэ. Гэс өнөгийг авчаад ирья. Юу хөтлөх штэ чи гэлцаач твччихээ. Дараагийн өгүүлбэр 今日授業サボらない? ダメだよ. もうすぐテストなんだからしっかり授業を受けないと.
今日授業サボらない？ダメだよ。もうすぐテストなんだからしっかり授業を受けないとгэсэн мэт юм ээ. Өнөөдөр тасалчих уу гинэ. Өнөөдөр хичээл тасалчих уу гэшөө гэсэн чинь. Болохгүй одоо шалгалт өгсөн байгаа те. Тэгэхээр хичээлдээ сайн хийх болох. Хичээлдээ суух болохгүй шүү дээ гэшээ. Гэсэн шийдвэр байна. За ингээд хэдүүлээ өнөөдөр нийтдээ 14 үзэж дуслаа. Ингэснээр энэ хоёрын бүх дүрм монгол тайлбартаагаар орж дуусчихна гэсэн үг ээ. Ингээд хэдүүлээ дараагийн одоо шинэ бичлэгүүдээр иргэн уулзцай. Анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа.